Ардчилсан намын зүгээс 2026 оны хаврын чуулганд ямархуу ажлуудыг бид бүхэнд хууль төслүүдийг санаачилсан бэ гэдгийг танилцуулгыг бол тавьж байна. Тэгэхээр манай Монгол улсад бол нийтдээ бол 900 гаруй хууль тогтоомжол хэрэгжээд явдаг. Энэ дундаа тухайн хууль тогтоомжууд нь зөрчилдөөнтэй. За түүнчлэн тухайн хууль тогтоомжууд нь маш буруу үр дагавруудыг гаргаад байгаа хуулиуд нэлээдгүй их байдаг. За түүний нэг болох Бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газарт эрх олох тухай гээд 1991 онд буюу өмнөх нийгмийн социализмын үед батлагдчихсан хуулийг өнөөдрийг хүртэл ашиглаж явж байсан энэ буруу тогтолцоог хүчингү болгосон байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө үндсэндээ юу гэсэн үг вэ гэхээр 1992 онд Монгол улсын үндсэн хууль батлагдаад энэ хуулийг ашиглах эрхгүй болчихсон байсан. Гэтэл 2019 онд энэ хуулийг ашиглан бид бүхний мэдих төрийн өмчт компаниуд дээр бет томилох замаар маш том онцгой эрхийг засгийн газар өөртөө олж авдаг энэ жишээг тогтоод маш удсан байсан. Гэтэл тухайн хууль нь өөрөө үндсэн хууль зөрчсөн буюу социализмын үеийн хуулийг ашиглаж яваад байсан маань өөрөө маш том асуудлыг дагуулж ирсэн байгаамаа. Тэгээд энэхүү хуулийг бол хүчингү болохоор санаачлаад энэ хаврын чуулганд бол өргөн бариад улсын хурлын бүх гишүүд маань бол дэмжиж энэ хууль хүчингү болсон. Тэр утгаараа өнөөдрөөс эхлээд ямар ч төрийн өмчт компани дээр бет томилно гэдэг асуудал байхгүй. Тэгэхээр цаашдаа бол төрийн өмчт компаниуд болон энэ ганцхан төрийн өмчт компаниар зогсохгүй хувийн компаниуд нээлттэй явцад компани дээр ч гэсэн бет томилох бололцоо бүхий үе таалгыг нээж исэн энэ том аюултай хууль өөрөө хүчин төгөлдөр бос болсон. Энэний цаашдын сайн үр дүнгууд нь юу байх вэ гэвэл энэ төрийн өмчт компаниудын засаглалыг сайжруулахад маш том өгөөж болон түлхцийг бол үзүүлэхээр байгаа. Бид бүхэн улсын төсвийг маш өргөн хүрээнд авч хилцэж ярьдаг ч гэсэн төрийн өмчт компаниуд дээр байгаа 100 гаруй их найд төгрөгийн өмч болон тэдгээрийн зарцуулж байгаа хөрөнгийг хэмжээд бид бүхэн харахгүйгээр мөн ярилцахгүйгээр өмрөөгöd байгаа. Гэтэл төрийн өмчт компаниуд дээр өнөөдөр 50 гаруй мянган хүн ажиллаад тухайн төрийн өмчт компаниуд нь алдагдaltaй ажиллаж исэн ч гэсэн маш өндөр дүнгийн 20 гаруй сая төгрөгийн цалин аваад явж байгаа ийм буруу тогтолцоог бид бүхэн цаашдаа ардчилсан намын зүгээс бол үе шаттайгаар шахаж сайжруулах талд нь ажиллана гэдгийг хэлэхэд таатай байна.